За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би бол нэг Хевлаб компани эрүүл шинжилгээтэй хооллын зөвлөх. За өөр одоо шинжилгээтэй хооллыг идээд 9 жил ингээ хэрэгжилж байна. За тэг маш одоо гайхамшигтай үр дүнгууд ингээ өөр төр гаргасан ба 15 кг хэмжээ ингээ өөрийн биеийн жингээс ингээ хасчаад за маш олон одоо төрлийн одоо гайхамшигт гоё бүтээгдэхүүн байдаг. За өнөөдөр миний танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүн юу вэ гэхээр одоо алим оюусны Гримакс лифт за алим оюусны ондаа. За тэгэхээр монголчууд бидэнд одоо юу гэдэг вэ гэхээр тэр бол хүмүүсийн ногоог шинэхнээр нэгдэх болцоо байхгүй идэж хэрэглээгүй ард түмэнд тооцогддог. За тэгэхээр одоо бид бүдүүрс нь эслэгийн агуулмж одоо та хоол хүнсийг маш дутуугаар хэрэглэж байна. Тэрнээсээ болоод бидний бүдүүн нарийн эзэсний үйл ажиллагаа хямралтай баг ихэнх хүмүүс одоо өтгөн хаталттай. Тэрнээсээ болоод маш их одоо бохирдлуудыг бидэд хийж байгаа. Тэрнээсээ болоод маш олон төрлийн одоо сөрөг зүйлүүд өвчлөлтүүдийг бий болгож байна. За тэгэхээр бүдүүн эзэн дотор одоо бидний хамаг одоо бохирдол байх тэрнээсээ болоод бие организм бохирддог байна. За тэгэхээр өдөрт 3-аас өдөрт хүн хамгийн багадаа 3 удаа хүндэрж яхах юм бол бүдүүн эзний үйл ажиллагаа хэвэн гэж үзнэ. За миний тухайд бол 8-9 жилийн өмнө одоо баг хоноо үнжин байж хүндэрдэг байсан бол одоо өдөрт 3-аас 4 удаа гэж байнгын гэж хүндэрж одоо бохирдлоо гэж гадагшлуулж яадаг гэсэн. За тэгэхээр тэр эслэгийн агуулмжтай хоол хүнс идэхээр зэрэг бидний нарийн бүдүүн эзэн дах одоо нарийн бүдүүн эзний сас бүрхүүчүүдийг сайхан цэвэрлээ, эзнийг үр зөвлөлтөний сайжруулад биенээс хорт нэглүүдийг гадагшна гэж гадагшлуулж байгаа. Аль болох бид нар хорт нэглүүдийг гадагшлуулсан төдий ч нэ бидний бие организм цэвэрхэн эрүүл байх болох нэ. За тэгэхээр одоо тэрэнд хамгийн одоо Хевлаб компани одоо судлаад гаргаж ирсэн бүтээгдэхүүн бол одоо юу нэ эслэгийн агуулмж өндөртэй эслэгийн үүсвэр одоо Гримакс лифт алим оюусны ундаа. За Гримакс лифт дотор болохоор 11 г эслэгийн агуулмжтай 14 төрлийн ногоо ормол одоо ногоо ормлын одоо агуулгадж байна. За алим оюусны унд болохоор 1 порцонд 5 г эслэг агуулгадаг. За энэ хоёрыг ингээд ухаар өдөрт яах нь 16 г эслэгийг ингээд авчиж байна. За тэгэхээр өдөрт одоо хүний одоо эслэгийн агуулгах хэмжээгээр 50-аас доош насны эмэгтэйчүүд өдөрт 28 г эслэг хамгийн багадаа. За 50-аас дээш насны эмэгтэйчүүд 35 г. За эрчүүд болохоор 38 г эслэгийг ингэж авах одоо зайлшгүй шаардлагатай. Тэгжээж бид нар бие организм бүдүүн нарийн эзэсний одоо сас бүрхөвчүүд цэвэрхэн байна. За дээрэс нь ашигтай бактериуд одоо илүү сайн байх нэ. За гидсэнд ашигтай бактери байхгүй болох тусам ашиггүй бактериуд бидний бүдүүн нарийн эзэсний одоо хамныг буюу одоо сас бүрхөвчүүдийг гэмтэж идэг. Иннээсээ болоод одоо эрсдлүүдийг бий болгож идэг байна. Эрүүл мэндийн асуудал эрсдлүүдийг бий болгож идэг байна. Тэгэхээр аль болохоор одоо хоол хүнсэндээ эслэгийн агуулмжтай хоол хүнсийг төлхөө их нэмэгдүүлэх хэрэгтэй. За миний тухайд бол нэг Хевлаб компанийн бүтээгдэхүүн ингэж хэрэгэлдэг. Энгийн хоолтой ингээд хамтраад ингэ хэрэгэлдэг. Махаа олоо идэн мэдээж гурил ногоогоо идэн